За сайн байцгаана уу? Мишель байна. Би 67 дугаар сургуулийн 11-ийн А ангид суралцдаг. Өнөөдөр бол миний хувьд маш онцгой, чухал өдөр болж байна. Яг хичээлийн дараа нэвтрүүлэг маань миний яг үзэсгэлэнтэй өдөр яг давхцаж таарсан байна. Би одоо ингээд сургуулийнхаа урлаг зааланд үзэсгэлэнгээ гаргах гэж байгаамаа. Яг юуны тухай үзэсгэлэн бэ гэж үү? Удахгүй хэдүүлээ ороод танилццгаая. Сайн уу манайхаа яна эхэлсэн үү? Чамаа хүлээгээд байна. Харин тийм ээ бичлэгийн дараад нэлээд удажлаа. Үзэсгэлэнгийнхаа нээлтийн дараа уулзцгаая манайхаа. Би бол анх 6 дугаар ангидаа ерөөсөө сураагүй, ерөөсөө авч үздэггүй байсан байхгүй юу. Монгол хичээг надад ямар хэрэгтэй штэ, ирээдүйд хэрэг болохгүй юм чинь гэж би боддог байсан. Тэгээд тэр үедээ яг онцолж авч үзээгүй. Тэгэл хайцсан байсан. 7 дугаар ангиас эхлээд сурцсан. Тэгээд суралцаж эхлээд яг суралцсан чинь ингээд ямар гоё зүйл байдаг юм бэ гэдгийг мэдэрснээсээ хойш өдөр болгон уншдаг байсан. Ер нь бол одоо ингээд хичээсний эцэст үр дүн нь гардгаа гэдэг үг байдаг шүү дээ. Мэдхгүй байсан ч гэсэн үсгээр нь үсэглээд уншаад тэгж уншиж гайлгасныхаа дараа энэ гайлг нь ямар кирилл рүү хөрвүүлэгддэг юм бэ гэдгийг одоо судлаад олон дахин давтамжтай уншсны дараа шууд агуулаа гэдэг үгийг жишээ нь уул гэд шууд толгойн дотор ороод ирдэг байхгүй юу. Тэгэхээр өдөрт 1-2 цаг ч юм уу дараа иж 30-40 минутыг уншихад зарцуулбал тэр нь маш сайн байдаг. Монгол уран бичлэгэрийн хичээлээ хэдийний 1 жилийг алдаа үлдээсэн байна. Энэхүү хугацаанд маш их тэцвэр төвчээр маш их алдаа оноо гаргасан ч түүнээсээ суралцсан одоо энэхүү үзэсгэлэнээ маш амжилттайгаар гаргасандаа бахархаж байна. Би энэхүү үзэсгэлэнгээ ээждээ зориулсан гаргасан байгаа. Ер нь бол хайр гэдэг ойлголтыг хүмүүс өөрөөр ойлгодог. Миний хувьд бол хайр гэдэг ойлголтыг хамгийн ихээр мэдрүүлж чаддаг хүн бол миний ээж гэж би боддог. Тийм учраас би ээждээ зориулж энэхүү үзэсгэлэнг гаргасан байгаа. Миний үзэсгэлэнг туглан сууж таалан сорихно. Та бүхэндээ баярлалаа. Яг үзэсгэлэн дээр миний бичсэн бүтээлүүд миний дуртай зохиолчдын одоо ингэ шүлэг, өгүүлэлэг тийм зүйлүүд байгаа. Тэрийгээ болохоор өөрөө хөрвүүлдэг гэсэн үг л дээ. Баярлалаа. Манай аав бол гэр бүлийнхаа маш том төшөг тулгуур. Ийм гоё үзсэн зориулж өгсөн охиндоо зөндөө их баярлалаа. Хайртай шүү. Манай ээж маш сайн ээж, сайн эзэгтэй. Яас гоо баярлалаа. Бүх юм ер нь бол аль тал дандаа дэмждэг. За одоо би та бүхэндээ өөрийнхөө үзэсгэлэнгийнхаа талаар тодорхой хэмжээнд тайлбарлаж өгье. Би хамгийн анх бол өөрийнхөө бие даасан үзэсгэлэнг 4 сарын өмнөөс ер нь бол гаргая гэж төлөвлөсөн байгаа. Яг төлөвлөснийхаа дагуу өнөөдөр би энд үзэсгэлэнгээ гаргасан байна. Нийт 48 бүтээлтэй би үзэсгэлэндээ оролцсон байгаа. Одоо болохоор хамгийн анх хийсэн бүтээлээ та бүхэндээ танилцуулъя. Миний хамгийн анхны хийсэн бүтээл бол Эзэн сан гэдэг бүтээл байгаа. Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг Мөнх тэнгэрийн бичиг гэдэг тэмцээндээ ер нь бол сарын турш бэлдэж хийсэн байгаа. Зургийг нь зурсан, муутад цаасаа татаж наасан гэх мэт ер нь бол үйл ажиллагаа зөндөө орсон байгаа. Яагаад Эзэн сан гэдэг бүтээлийг ер нь бол бичгээр болсон бэ гэх юм бол өвөр монголчуудын өв соёл их дээд зүйл гэсэн. Өвөр монголчууд өглөө болгон эзэн сангаа уншиж өглөөгөө эхлүүлдэг. Яагаад вэ гэвэл тэр эзэн сангаа уншсанаар өөртөө маш олон ингээд сайн сайхан энерги дуудаж байдаг учраас одоо ингэж эзэн сангаа гэртээ байрлуулж өглөө болгон эзэн сангаа уншдаг. Тэгэд миний хоёр дахь бүтээл бол энэ бүтээл байгаа. Би энэ бүтээлээ
Ер нь бол одоо утга учиртайгаар бичсэн байгаа. Одоо уншиж өгөх юм бол хорвоогийн бүхий сайн сайхан зүйл эцэг эхийн хайраас эхэлдэг гэсэн үг байгаа. Ер нь бол одоо биднийг хайрлах хамгийн том хайр, хамгийн их хайрыг мэдрүүлдэг хүмүүс бол бидний эцэг эх шүү дээ. Тийм учраас би эцэг эхтэй зориулж энэхүү сайхан үгийг бичсэн байгаа. За миний хамгийн их ер нь бол цаг хугацаа зарцуулсан бүтээл бол энэ бүтээл байгаа. Энэ бүтээл маань Монгол ээж гэдэг бүтээл байгаа. Яагаад Монгол ээж гэдэг бүтээлийг сонгож бичсэн бэ гэхээр одоо ингээд манай ард түмэн ер нь бол эрт дээр үеэсээ хамгийн хатан ухаантай хаттууд маш их байдаг байсан шүү дээ. Ер нь хамгийн сайн төр хааны ард ер нь бол хатан хүн байдаг, ээж хүн байдаг, их хүн байдаг гэсэн утгаараа Монгол ээж гэдэг бүтээлээ бичсэн байгаа. Ер нь бол энэхүү бүтээлийг хийхэд сар гарны хугацааг зарцуулсан байгаа. Модоо бэлтгэсэн, дээр нь мото цаасаа татаж наасан зурагнуудаа эхлээд зурдаг байгаа. Зурагнуудаа зурсныхаа дараа бичвэрээ хийдэг. Энэ зургийг харах юм бол одоо ингээд сүү цацлаа өргөж байгаа ээжийн тухай илэрхийлсэн тийм илэрхийлэмжтэй зураг байгаа. Манай хоёр хамгийн сайн найзууд Сэна Зэмэцханаа намайг Намонзол гэдэг бид 11 жил найзалсан 11 жил гэдэг чинь мэдээж богино хугацаа биш 11 жилийн турш муудад сайн гэж зөндөө юмыг тоосон. Тэгээд найзынхаа үзэгсэн дээр ирсэн чинь би яг өөрийнхөө үзэгсэн гаргацсан юм шиг хайпи байна. Тэгээд найзаараа амар бахархаж чинь яг энэ үзэгсэлнийх нь яг өмнөх өдөр нь бидний яг хичээд зүтгэж байгааг нь харсан учраас яг амар баяртай, яг миний өдөр юм шиг амар баяртай байна. За Сэмэцхан нааг хэр Эрдэнэцэг гэдэг найзаагаа энэ хүртэл хичээл зүтгэж байхад нэлээд харж исэн. Тэгээ яг хажууд нь хамт исэн учраас бид гур энэ өдрийг маш удаан хүлээж тогтолсон. Өнөөдөр ирсэн баяртай, жаргалтай, гоё юм. За бид гурав ингээд шал өөр одоо ингээд хүсэл сонирхол зорилготой ч гэсэндээ одоо ингээд найзлаад энэхүү олон хугацаа жилийг өнгөрүүлсэн байна. Заавал найз нөхөд гэдэг адилхан хүсэл сонирхолтой байх албагүй. Нэгнийгээ үргэлж ойлгож ярилцдаг байх нь ер нь бол чухал гэж боддог. Яг ойлголцсны эцэст тэрхүү найз гэдэг үгний утгыг нь мэдрүүлж чаддаг. За энэ бол манай бэлэн бичлэгийн бэх байгаа. Энэ янтай руугаа бихээ хийгээд за одоо ингэснийхаа дараа энэ бол яг дунд зэргийн биер байгаа. Эннээс 2 дахин том биернүүд байдаг. Тэгээ энэ бихэндээ одоо биерээ маш сайн одоо ингээд дүрээд хоошоо ингээд татаж өгнө гэсэн үг. Татсны дараа яг үзүүр нь ингээд салж явах хэрэгтэй. Ингээд салснараа энэ бичгтээ маш гоё самналтыг гаргаж өгдөг. Энэ одоо яг ингээд энэ хэсгийн самналт гарч ийн. Энэ сам нь бол яг ингээд зүг гарсан үед яг ингээд самналт нь ингээд үсээрээ ингээд салаалж юу нь бол гарах ёстой байдаг. Одоо ингээд бичгэд юу нь бол өргөлт, даралт, цохилт гэсэн юу нь бол 3 төрлөөс бүтдэг. Монгол энэ бичгийг бичгтээ. Одоо яг энэхүү бичсэн зүйл маань яг хэр хэмжээтэй зүйл бичснээсээ шалтгаалаад өөр хугацаанд одоо ингээд хатдаг гэсэн үг. Одоо энэхүү бичвэр маань бол одоо 2-3 минутын дотор хатна гэсэн үг. Тэгэнгүүт одоо ингээд биерээр бичсний дараа одоо ингээд гаранд ингээд бих үлддэг. Энэ бихээ болохоор одоо яг савндаж угаахгүй сайн арилдаггүй. Тэгээ дээрс нь ингээд бихний үнэр гэж байдаг. Ер нь бол энээс гадна дахиад нэг хар өнгөтэй бих байдаг. Тэгээ хар бих нь болохоор жоохон сони эвгүй өндөртэй байхгүй юу? Тэгэнгүүт энэ саарл бих нь болохоор одоо ингээд арай ийм гаатай гэх юм уу нэг тиймэрхүү өндөр нь арай тааламжтай байдаг. Тийм их. Ер нь бол Монгол бичиг гэдэг чинь одоо ингээд 13 дугаар зуун буюу Чингис хааны үеэс ер нь бол уйгуулжин бичиг гэж ер нь анх үүссэн байдаг. Тэгээд уйгуулжин бичгээс одоо ингээд өссөн дэвжин явсаар одоо ингээд Монголын одоо ингээд хамгийн том өв соёлын нэг болцоод байгаа. Тэгээд ер нь бол биерээр бичгээд хамгийн чухал зүйл нь ер нь бол сэтгэл санаа маш их чухал. Одоо ингээд тайван бус байсан үедээ ер нь бол Монгол бичгийг бичих юм бол одоо ингээд
маш тийм сонин ер нь бол бичиг гардаг. Тийм учраас ер нь сэтгэл санаагаа маш тайван байлгаж бичдэг. Ер нь бол надад бол монгол бичгийг бичгээд маш гоё мэдрэмжийг өгдөг. Одоо ингээд бид нар ямар гоё одоо өв соёлтой ард түмэн бэ гэдгийг ер нь бол надад маш их мэдрүүлж өгдөг байгаа. Ер нь нэг төрлийн омогшил төрдөг надад. Ер нь бол монгол бичгээ олон түмэнд ер нь дэлхийд дахин таниулах маш том зорилготой. Түүнийхээ төлөө ч гэсэн хичээнэ гэж боддог. Монгол бичгийг ер нь бол ерөнхий боловсролын сургуулиуд 6 дугаар ангиас эхэлж үздэг шүү дээ. Яг тэр үед бол би монгол бичгийг нэг авч хэлэлцэж ер нь бол үздэггүй байсан. Тэгээд яг 6 дугаар ангиа төгссөний дараа яг биднэрт нөгөө нэг маш том коронавирус гэж гарсан шүү дээ. Яг тэр цар тахлын үед би монгол бичгийг ер нь бол илүү судалж таньж мэдсэн. Тэгээд тэр үеэс хойш ер нь монгол бичиг минь ямар агуу юм бэ гэдэг мэдрэмжийг авснаасаа хойш монгол бичгийг ер нь хичээллэж эхлэе гэж ер нь боддог байсан боловч яг түүндээ яг хүрч чадахгүй яваад байсан. Тэгээд яг 9 дугаар ангийнхаа яг тэр жилдээ одоо ингээд өөрийн монгол хэл бичгийн багшаараа одоо ингээд заалгаад анхны ер нь бол мэдэгдэхүүнээ авч исэн. Яг бүрэн хэмжээнд бол сурж дуусгаагүй байсан. Тэгэнгүүтээ дараа нь яг 10 дугаар ангидаа яг болормоо агштайгаа танилцаад болормоо агшихаа сургалтанд сууснараа ер нь бол хамгийн анх бичих үндсээ тавьсан. Галиглах гэдэг нь бол одоо миний бодлоор би одоо Монголын нууц товчоог 10 дугаар ангидаа уншиж судалж ирсэн байхгүй юу? Яг тэрэн дээр одоо ингээд бэрхшээлтэй байсан зүйл нь Монголын нууц товчрон дээр яг ингээд тухайн цаг үеийн хэллэгээр бичигдсэн байдаг. Яг тэрнтэй холбоод үзэх юм бол яг тухайн цаг үеийн хүмүүс яг аав ээжийг абуу ээжийг гэж бичдэгтэйгээр адилхан яг тийм ярианы унгайс тийм хөвшилтэй байсан гэдгийг би ер нь бол өөрийнхөө хэмжээнд ойлгож авсан. Миний цаашдын зорилго бол би 12 дугаар ангиа төгсөөд оюутан болно. Тэгээ оюутан болж явах хугацаанд ер нь хамгийн том хийхийг хүсэж байгаа ажил гэх юм бол би эд шидийн орон гэдэг хүүхдийн байгууллага байдаг. Эд шидийн оронд би хүүхдүүдэд монгол бичгээ илүү таниулж мэдүүлэхийн тулд үсгнээс нь ахуулж унших хүртэл нь заагаад тэгэж явсныхаа дараа биерэн бичгийг ер нь зааж хүүхдүүдэд таниулж мэдээ гэсэн том зорилготой байгаа. Би та бүхэнтэйгээ ярилцах хугацаанд Монголын үндэсний олон нийтийн телевиз хичээлийн дараа гэж бичлээ. Энэхүү бичсэн бичвэрээ хичээлийн дараа нэвтрүүлгийн хамт олондоо туршиж байна. Би одоо ингээд үзэсгэлэнгээ дуусаад загварын агентлаг руугаа явж байна. Манай аав, дүү, ээж гурваа намайг хөргөж өгч байна. Манай аавыг дорж таав гэдэг сайн үгээр аав. Сайн уу. Манай ээжийг харин наман туул гэдэг сайн үгээр ээж. Сайн уу. Манай дүүг маргад гэдгийг. Сайн уу. Эдгээр ангиллын ангийн дүү. 2 дугаар анги. Яа мэдрээ. Поса авцаа. Хүнтэй байрлаа. Би 8 дугаар байсан юм аа. Сургууль дээр загварын тэмцээн болдог. Тэгээ намайг яг орж загвар өмсөхгүйгээд надад санал тавиад. Тэгээ би тэгэл дагээл орцсон. Тэгээд анх удаа орж байгаа болохоор ямар ч мэдгэдэггүй байхгүй, алхаж чадахгүй яг яаж алхах юм болоо. Дүүфлэн дээр одоо яаж явд юм бол энэ чи яаж явах ямар амар өвддөм бэ гэж бас бодож байсан. Тэгээ сургуулийн загварын тэмцээнд орж одоо байр эзлээд дараагийн шат буюу дүүрхтэй орохоор болсон юм. Тэгээ дүүрхтэй орж байхад юуг би олж анзаарч харсан бэ гэхээр тэнд миний насны хүүхдүүд ч байсан, надаас жоохон хүүхдүүд, надаас ах ихч хүүхдүүд ч байсан. Яг ажиглаад харахад бие авч явж байгаа байдал нь маш зүв байсан. Мэргэжлээс маань гадна миний хамгийн том мөрөөдөж явдаг нууцны хүсэл маань би дэлхийн хэмжээний загвар өмсгч болохыг хүсдэг. Тэгээд тэрнийхээ төлөө ч гэсэн суралцсан.
За би одоо ингээд андрак тэм дээрээ ирсэн байна. Одоо бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл дээрээ ирээгүй маш олон өдөр болсон байна. Үзэсгэлэндээ бэлдээд тэгээд ирсэнгүү бусад охтуудаас баг зэрэг хоцорсон байна. Одоо бэлтгэлээ хийгээд алхаж байна. Йоо, манай охшиг Жагзмаа гэдэг. Сайн нэмэр охшаа. Сайн байцгаана уу? За намайг Жагзмаа гэдэг андрак тэмийн гоо зүүн багш. Тийм хүн байна. За охшаа би яг юун дээрээ алдаад болохгүй байгааг хэлж өгөөч. За миний хувьд бол бэлтгэлээ жоохон завсардуулсан болохоор аяа мэдрэх чадвар жоохон сул болов гэж бодлоо. Тэгээд нөгөө нэг гарны савлыг жиг бас хаягдахгүй байна. Тэрнээс бусдаар бол ерөөдөө бол алхааны техник дээр бол юм нэг асуудал байхгүй байна. За ойлголоо. Тэгвэл яг удаан хугацаанд үргэлжлүүлээд яг явж ирсэнаараа явах юм бол одоо ингээд алдаа маань засарна гэсэн үг. Тийм одоо бэлтгэлээ байнгын тасгалгүй хийх юм бол ерөөсөө алхааны техник нь яг чигдрээд яг алхааны илүү гоё болчихно. За ойлголоо. За дахиж бэлтгэлээ таслахгүй. За бэлтгэлээ таслаарай. Тэгээд амжилт. Надаа ингээд биеийн бас амар дургуй хэсэг байдаг байхгүй юу? Тэгэл тэрнээсээ амар санаа зовоод яаж одоо энэ агентлагтаа явах вэ? Ер нь бол над чиг ийм хүүхдүүдийг авдсан болов гэж ер нь бодож байсан. За миний хичээлийн нэг өдөртөө танилцсан та бүхэндээ баярлалаа. Үеийнхаа найзуудад хандаж хэлэхэд битгий би чадахгүй маань, би өөрөөсөө болохгүй маань гэж бодоорой. Хүн болгон хичээвэл чаддаг. Тиймээс өөртөө итгэлтэй байгаарай. Өөрсдийнхөө төлөө нэг алхамч гэсэн хийх юм бол тэр чинь цаашдаа илүү сайн үр дагаврыг авчирна гэдгийг хэлмээр байна. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.